За одоо бид өхөн уран баримлалын тухай бас орчин үеийн уран баримлал ямар өөр гүйцэтгэдэг вэ? Тэгээд энэ баримлалын одоо утга санаа, түүний одоо үзэл санаа, уран баримлалын зохиомж, дүрслэл, ялангуяа төрслөг урлагийн өөрийнх нь одоо монументал чимэглэлээс гадна орчин үед Станковын баримлалуудыг одоо бид өхөн олон янзаар тайлбар хийж байгаа шүү дээ. Тухайлбал одоо энэ бэлэг дурслалын чиглэлтэй уран баримлалуудыг одоо юу гэж нэхлээр уран баримлал мөн үү биш үү, тийм ээ? Бэлэг дурсгал гэхлээр одоо баримт биш юм шиг санагдуулаад байгаа байхгүй юу? Яг үндсэндээ бол уран баримлал олон янз байгаа. Станковын уран баримлал бол нарийн чимэглэлөөр маш их хүч хөдөлмөр шаарддаг. Ер нь монументал баримлалыг бодох юм бол нилээдэг одоо нарийн чимэглэлээр ажил маш ихтэй учраас хэцүүхэн одоо үйл ажиллагаа явагддаг учраас нилээн тухайлбал одоо уран баримлалын өөрийнх нь одоо энэ жижиг деталуудыг одоо дөрвөн талаас нь үзье гэж бодъё л да, тийм ээ. Тэгэхээр бас нилээн их ажил шаарддаг юм л да. Уран баримлалын монументал чимэглэлээс одоо энэ сүүлийн үед залуучуудын дунд одоо хэвлэл чимэглэлийн чиглэлд одоо уран баримлалд маш их байна л да. Тухайлбал номын компани эхлэлүрт байгаа уран баримлал, эсвэл одоо энэ цэцэг дэлгүүрт байгаа уран баримлалууд, тийм ээ. Бэлэг дурслалын дэлгүүр зөндөө байгаа шүү дээ. Тэгээ энэ баримлуудыг ингээ аваад үзэхлээр ерөөсөө л уран бүтээл байгаа байхгүй. Уран баримлал. Бүр дэлхийн хамгийн шилдэг уран баримлалын чагсаалтанд одоо энэ 9 өрлөг баримлууд байж байна. Чингис хааны өөр олон янзын одоо баримлууд байж шүү дээ. Бүгд одоо уран баримлал мөн. Ганцхан одоо энэ худалдаанд ингээ олноор нь ингээ гаргачихлаар одоо уран баримлалын өөрийнх нь үзэл санаа, урлагийн хэмжигдэхүүн одоо улам нарийсад ирчихэж байгаа. Яагаад тэгэхээр уран баримлалыг мөнгөөр үнэлээд эхэлж штэ. Тэгээ уран баримлалыг мөнгөөр үнэлэхээр одоо нөгөө томоохон одоо монументал уран баримлалын үнэлгээ бас нэлээ эрчимтэй бас хөгжиж эхэлж байгаа. Тэгэхдээ Монголд зах зээл их байгаа учраас уран баримлалын үн одоо хямдхан одоо сонсогдож байгаа. Уг нь их үнэтэй шүү дээ. Уран баримлал гэдэг бол зах зээлэнд дагаад олон улсын дэлхийн уран бүтээлийн сан хөмөргөд бичигдэж байгаа одоо Чингис хааны баримлууд бол үүндээ бол маш их өндөр үнэтэй үнэлэгддэг одоо тийм уран бүтээлүүд байгаа. Ер нь энэ 1997 он Сүнжин гарааны захирал Дөврийн Эрдэнэтийн өөрийнх нь хийсэн баримлууд зохиомж одоо явж байгаа шүү дээ. Бүх одоо уран баримлал бүгд энэ хүний өөрийнх нь урлан тэрэг компаниар явж байгаа. Тэгээд энэ баримлууд хаанаас орж иж байна гэхээр ерөөсөө л яг хятад улсаас орж иж байгаа. За энэ хятад улс хаанаас энэ манай монголчуудын одоо 97 онд Сүнжин гарааны захирал Дөврийн Эрдэнэтийн уран баримлыг оруулж ирж байна. Тэгэхээр энэ Олимпийн холбоотой. Дэлхийн авраг шалгаруулалт тэмцээнээс гадна Олимп гэдэг бол маш том үзэл санааны тэмцээн байна. Энэ Олимпийн үйл ажиллагаанд зориулагдсан бэлэг дурсгалын чиглэлээс гадна томоохон уран бүтээлүүд ингээ хийгдсэн урлан тэрэг компани захирал Дөврийн Эрдэнэтийн өөрийнх нь одоо зохиомжууд өөрийнх нь одоо уран бүтээл юм шүү дээ. Тэгээд энийг хэвэн цутгаад одоо ингээ маш олноор нь одоо хэвлэг гаргацсан л болохоос биш өөрийнх нь уран бүтээл явж байгаа. Одоо Чингис хаан зохицолбор ингээд байж маш олон мянган одоо баримлууд бий. Энд дандаа 3 м 4 м өндөртэй баримлуудыг хэлж болно. Тэгээ иймэрхүү одоо баримлууд байгаа. Тэгээд энэ Сүхбаатарын талбай дээр байгаа Чингис зохицолбор сууж байгаа Өгөөдө хаан тэгээд энэ Хобилай хаан Чингис хааны сууж байгаа баримлыг одоо яг Төрсөн дүү Батөр, Дүүрийн мөнхтөр, мөнх хоёр Эрдэнэт өөрөө зохион байгуулалт хийлгэсэн байгаа шүү дээ. Тэгээ ийм одоо хүмүүсүүдийн одоо хийсэн баримлууд байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Дүүрийн Эрдэнэтийн өөрийнх нь Төрсөн дүү, Дүүрийн мөнхтрийг өөрийнх нь хийж бүтээсэн уран баримлууд, монументал баримлууд маш их байгаа. Ингээд хууль бус хулгайн аргаар худалдаанд одоо маш их хэмжээгээр одоо урд хөршөөс оруулж ирж байгаа уран баримлууд маш их байгаа гэдгийг ойлгох зүйтэй юм л да. Энэ бид бүхний энэ харж байгаа баримлал бол ер нь харахад бол энэ яг ямар шиг урлаг вэ, тийм ээ? Юуг харуулсан бэ гэдэг нь бас сонирхол да. Ер нь бол уран бүтээлчний өөрийнх нь үзэл санааг одоо харуулъя гэвэл маш сонирхол да. Одоо дээр үе хүүнөөгийн их нүүдэл тэр үеийн одоо ахуй амьдралыг харуулсан эрлээхэн төсөлттэй одоо ийм баримлууд байгаа л да. Тэгээ урлаг бол өөрөө их нарийн л да. Тэгээ товчондоо бол нэг иймэрхүү байгаа. Ер нь бол тэгээд
цаашдаа манай энэ Монголын уран бүтээлчид зураас баримлчид нийгэм зүйлийг анхаарах хэрэгтэй. Ерөөсөө энэ уран бүтээлийг хүнээс хулгай хийж худалдаанд гаргадаг явдлыг л одоо таслан зогсоох хэрэгтэй байгаа. Хин хулгайлж байгаа нэг тэр ерөөс яг мэрэгчлэн нэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхдээ даанч одоо өөрсдөө зурдаггүй, баримт барьдаггүй л хүмүүс байгаа болохоос биш. Одоо тийм одоо айхтар хөгжсөн одоо тийм мөнгийг бол зүгээр сул олж ирэх тийм л одоо бодлоготой хүмүүс байгаа гэдэг бас ойлгох зүйтэй шүү.